Бид нэр зорилго тавихдаа бүх юмаа тэр зорилгынхоо төлөө төвлөрүүлээд анхаарлаа хандуулна мөн үү? Гэхдээ ингэхдээ бид нар аз жаргалаа, өдөр тутмынхаа сэтгэл ханамжийг бусад юмнуудаа золиослох хандлагатай байдаг. Тарих өөрөө хар цагаанаар сэтгэх хандлагатай байдаг учраас зүрх нэгдээгүй, хороогийн сайн сайханд өөрөө нэгдээгүй байгаа үедээ бид нар амаа хамгаалах зөндөө автаад энэ чухал бол энлүүл бүх юм хандуулна, бусд нь чухал биш. Хар цагаанаар хардаг. Нэг цагааныг харсан бол бусд нь хар болчдаг, тийм ээ. Тэр утгаараа ам хамгаалах зөндөө байхдаа бид нар зорилго тавихдаа энэ зорилгыг л биелүүлж байвал бусд нь хамаагүй гэдэг. Харин жинхэнэ өөрийгөө таниад ам хамгаалах зөнгөө тасгалжуулаад тэгэхгүй бол үргэлж явах болохгүй, бүтггүйг харуулдаг, үргэлж тэмцэлдүүлдэг, хар цагаан, сайн, муу гэсэн хоёр өнцгөр л ертөнцийг харахад хүргэдэг. Дасгалжуулаад буюу биеэ тайдгаруулад, амьсгалаа суллаад, өөрийгөө анзаараад ирэхийн цагт та өөрийгөө таньдаг мэддэг болоод өөрийгөө таньдаг мэддэг хүн өөрөөсөө ундарсан зорилгыг тавьдаг. Лам хэлсэн байдаг. Ламаас асуусан байдаг. Ер нь зорилго ханаас гаж ирдээ, мотивац ханаас гаж ирдээ гэдэг чинь. Жинхэнэ зорилго мотивац бол өөрийгөө таних цас сэтгэлийн дуудлагаар гарч ирдэг. Бид нар ихэнхдээ механикаар амжилттай энэ хорвоод амжилттай байгааг ингэх ёстой гэдэг тэр бусдаас сурсан зүйлээрээ бусдаас сонсон зүйлээрээ зорилгыг тавих гэдэг. Гэтэл өөрийгөө таних үед өөрийгөө таниад ирэх үед зорилго дотроос ундарч, мотивац дотроос ундарч гарч ирдэг. Магадгүй тэрийг танихын тулд эхний анхдагч хэрэгцээ хангадаг хэрэгтэй гэж болно. Гэтэл та энийг сонсож байгаа бол тодорхой хэмжээнд анхдагч хэрэгцээ чинь хангагдчихсан, тийм ээ? Зүрх сэтгэл чинь арай өөр зүйлийг хүсэж явж байгаа. Хэрвээ өөрийгөө таниад багаар таниа заавал бүн таних албагүй. Анхаарлаа дотгош нь хандуулаад амьсгал ямар байна, миний мэдрэмж ямар байна гээ сонсоод ирэхийн цагт улам илүү анхааралж хөгжөөд илүү их өөрийгөө таньдаг. Тэг тусам зорилго хүсэл мөрөөдөл чи өөрчлөгдөө, шинжлэгдээд л байна мөн үү?